Саг видео үзүүлж байна. Хамгийн бяцхан адуурчид. Бид энэ удаа эд сурч боловсрон үеийн найзуудтайгаа хөгжилтөнд тоглох насандаа балчирхан биедээ ахадсан хүнд ачааг үрч хорих элэдэлсэн бяцхан хүүхдүүдийг танилцуулах гэж байна. Тэдний санаатай болон санамсаргүйгээр ийм аимшигтай хэргийг үйлдэх болсон шалтгаан нь юу байв? Ямартайч та бүхэн доорх мэдээллээс нэгийг бодож хоёрыг тунгаана bizээ. 1. Эгчдүү Джонс. Кэтрин Джонс болон түүний дүү Куртис Джонс нар төрсөн эцгийнхээ найз бүсгүй болох Никол Спейтийн амийг хөнөөж шүүхээс 18 жилийн ял авчээ. Тухайн үед Кэтрин 13 настай, харин Куртис 12 настай байсан гэдэг. Эрг гарахаас жилийн өмнө тэдний ээж харамсалтайгаар хорвоогийн мөнх усыг үзүүлжээ. Удалгүй эгчдүүсийн аав хүүхдүүдтэй найз бүсгүйгээ танилцуулсан нь тэдэнд огтхонч таалагдаагүй лавтай. Эхийгээ алдаад удаагүй тэд өөрсдөд нь тулгарсан энэхүү асуудлыг том бул чулуу хэмээн үзэж өөрсдийн гараар тэрхүү эмэгтэйг амьдралаасаа зайлуулахаар шийдсэн байна. 1999 оны өвлийн зэврэн өглөө эгчдүүс аавынхаа гар бугаар Николыг буудаж улмаар бүсгүй газар дээрээ амьсгал хураажээ. 2. Эндрю Голден, Мичел Джонсон. Эндрю Голден болон Мичел Джонсон нар бол нэг сургуульд сурдаг үеэлүүд юм. Гэвч тэд хоорондоо тэмч таарамжтай байгаагүй бололтой. Нэгэн өдөр 13 настай Мичел тэрний үеэл 11 настай Эндрюд хандан тэрнийг дээрлэхэд байгаа хэсэг хүүхдүүдийн учрыг олоход туслаач хэмээн хүсжээ. Тэдгээрийн гэр бүлийнхний дотоод харилцаа ихээхэн асуудалтай дээр хүүхдүүд эцэг эхээсээ зохистой анхаарал халамж хүртэж чаддгүй байсан гэн. Энэхүү үеэлүүд хэлэлцэн тохиролцож дээрлэхүү хүүхдүүдийг хашраахаар гэр-гэрээсээ галз зэвсгүүд авчээ. Мичлийн эцэг анчин байсан учраас тэрэнд хэрхэн буудахыг зааж өгсөн нь золгүй явдалд хүргэн чинээ хэн санах вүлээ. 1998 оны 3 дугаар сард хөвгүүд тохирсон ёсороо Арканзасын дунд сургуультай явж хичээлдээ суусан байна. Хонх дугуймагц үеэлүүд ангийнхаа 4 хүү рүү гал нээж амийг бүрлэжээ. Тэрхүү аимшигт явдлыг зогсоохоор оролцсон ангийн багш нь суманд өртөж амьсгал хураасан байна. Ингээд тэд цагдаа нарт баригдан хэрэгээ хүлээж шоронд орцгоосон гэдэг. 3. Кристиан Фернандес. 1999 онд 12 настай Биана Сьюзана бэлгийн хүчирхийлэлд өртөн давхар биетэй болсон байна. Удалгүй тэрээр амарж ижих хүү Кристиан Фернандесийг төрүүлжээ. Бяцхан хүүгийн эмээг хэмэгтээ мансууруулах бодисонд донтогч байв. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хайр халамж үзээгүй. Үргэлжийн хэрүүл шүүгаан зодоон зохион дунд өссөн тэрээр хэтэрхий балчир насандаа хойд эцгийнхээ үхлийн гэрч болж байсан ажээ. Ийм нөхцөлд ямар ч хүүхдийн сэтгэл зүй гэмтэх тул бусдыг хайрлаж инэрх сэтгэлгүй болсонд нь гайх зүйл үгүй юм. Баг сургуульд байхдаа гудамжны нохоо муурыг харгислан алж хүүхдүүдийг зодддог байсан тэрээр 13 наснда өөрийн 2 настай дүүг бороохоогоор удаа дараа зохиж амь насыг хөнөөжээ. Эцэст нь хүүг шоронд суулгасан байна. 4. Леонел Тейт. Леонел Тейт хэмээх 12 настай хүү өдгөө жүжигчин болсон мэрэгжлийн тулаанч Дуэйн Джонсны үнэн шидэм ширхэж байжээ. Тэрээр тулаанчуулахыг үргэлж хүсдэг байсан учраас өөрийн дүү 6 настай Тиффани Йенигтэй барилдан тоглодог байсан гэн. Гэтэл тэр нэгэн өдөр бүх зүйл оронгороо эргэсэн байна. 1999 оны 7 дугаар сард хүү урдийн ладал дүүтэйгээ барилдаж байсан ажээ. Тэрээр дүүдээ тулааны мэх туршснаар санамсаргүйгээр нугсалж амь насыг хөнөөсөн байна. Тэрээр 5 жилийн ял авчээ. 5. Жордан Браун. Жордан Браун бусдын ладал хүүхдүүдтэй хамт дугуйнаж хамтдаа хөлбөмбөг тоглон гүйдэг энгил нэгэн хүүхдүүдийн нэг байжээ. Ангийн багш нь тэр хамтдаа тоглодог найзууд нь тэрнийг үнэхээр дуулууртай сайн хүү байсан хэмээн тодорхойлсон аж. Хэрэг гарах үед Жордан 11 настай байсан бөгөөд тэрээр тоглож байхдаа санаандгүй аавынхаа авч өгсөн хийм буугаар хойд ээжийнхээ амийг хөнөөсөн байна. Хойд эх нь тухайн үед бие давхар байсан бөгөөд түүнд шүүхээс 2 хүний амийг хөнөөсөн ял үүрүүлжээ. 6. Мэри Бэл. Мэри Бэл охин 11 настай байхдаа хүн алах ямар мэдрэмж төрүүлдэг болохыг сануучирхан 4 настай хүүгийн хоолойг боомлон хороожээ. Түүнээс хэдэн 7 хоногийн дараа 3 настай хүүхдийн хоолойг боомлж байгаад цагдаа нарт үйлдэл дээр баригдан Британий нэгэн хорих ангид хоригдсон байна. Тэрээр 21 наснда суллагдсан бөгөөд түүнээс хэдэн жилийн дараа дахин гэмт хэрэг үйлдэж шоронд хоригдсон боловч орхисон аж. Тэрээр өдгөө 58 настай бөгөөд түүний хаана байгааг мэдэх хүн байхгүй. 7. Жон Неблис, Роберт Томпсон. Джеймс Патрик Булжер хэмээх 2 настай хүү ээжтэйгээ дэлгүр хэсэж байжээ.
Жон Венеблес Роберт Томсон хэмээх хоёр хүү эмэгтэйгээс хүүхдийг хулгайлж түүнийг чулуу модоор зодож амь насыг хөнөөсөн байна. Эцэст нь нүд халтран болсон бяцхан хүүгийн цогцыг төмөр замаас олжээ. Энэ аимшигт хэргийг үйлцэн хүүгүүдийн нэг нь 10 настай, нөгөө нь 4 настай байсан гэдэг. Бяцхан биенээсээ гарамгүй харгас үйлдэл хийсэн хүүгүүд ийхүү шоронд орсон аж. 8. Амаржет Цаада. 2007 онд 8 настай Амаржет Цаада хүү эгч үеэлдүү ээжтэйгээ хамт энэтхэгт амьдардаг байлаа. Нэгэн өдөр Амаржет өөрийн эгч үеэлтэйгээ тоглож байгаад эгчигээ чулуугаар зохиж санаандгүй амь насыг хөнөөж. Улмаар Амаржетийн үеэлдүү нь энэхүү хэргийг ээжд нь хэлэхэр гүйхэд тэрээр үеэлийгээ ч мөн чулуугаар зохиж хөнөөсөн байна. Хүү ээждээ уйлсаар очиж хэнийг нь тэдний эгч үеэл хоёрыг алжглаа гэж худлаа хэлжээ. Хожим түүний үйлдэл илэрч шоронд орсон байна. 9. Дэдрик Дарнил Оуэнс. Дэдрик Дарнил Оуэнс хэмээх 6 настай хүү хамт тоглодог Кайла Роланд охиныг санаандгүй буудаж амь насыг хөнөөжээ. Тэрээр өөрийн тоглоом бууг эцгийнхээ буутаа андууран ийхүү найзаагаа буудан амь насыг бүрлэгсэн юм. Улмаар тэрээр хүүхдийн хорих ангид орсон гэдэг. 10. Карл Ньютон Махан. Карл Ньютон гэр бүлээрээ ядуу зүдүү амьдардаг байжээ. Өдөр бүр тэрээр найзынхаа хамтаар гуйлга гуйж өдрийн хоолоо аргацаадаг байлаа. 1929 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Карл болон түүний найз Сесил нар их хэмжээний мөнгө олж хоорондоо маргасны улмаас Карл найзынхаа амь насыг хөнөөжээ.